гарагийн 21 цаг. Тэгэхээр энэ бол ТV телевиз дээр суугаад харуулсан байгаа үзэгчдийн хувьд дотн сэдвийг хүлээж авах цаг. Тэгэхээр энэ удаагийн дотн сэдв эхлэж байна гэдгийг хэлмээр байна. Манай өнөөдрийн дугаар бас нэлээд онцлогтой байгаа. Тэгэхээр зулаа хэтэрийн хувьд бол одоо өмнөх дугааруудаа бол нэлээд залуучуудыг илүү хөтлөхөөр оруулдаг байгаа. Тэгээд мөн залуучуудын бас үзэл бодлыг бас илүү нээлттэй гаргаж ирэх гэдэг үднэс бол энэ удаагийн дугаарын зочдыг бас залуучуудыг сонгож оруулсан байгаа. Тэгэхээр яг миний зүүн гартал залуучуудын хөгжлийн ассоциацийн дэд ерөнхийлөгч Инх Тайван. За мөн ардчилсан намын нарийн бичгийн дарга Жаданбаа нар манай өнөөдрийн дугаарт оролцохоор хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр үеийнгийн өвхөр хамжилтнууд ирсэн юм чинь дотно тэгээд бас залуучуудын иргэн тойронд бол бүх асуудлын талаар цөмөөр байр суурь илэрхийлнэ ах гэж найдаж байна. Тэгэхээр юуны өмнө мэдээж нэвтрүүлэг эхэлж байна, зочтой ураа давтарсан байна. Мэдээж манай студид цаг зав гаргаж ирсэнд баярлалаа. Тэгээд одоо сүүлийн үед хийж байгаа ажлынхаа талаар яриагаа эхлэе те, амжилтынхаа талаар ч юм уу. За тэгээд ТV телевиз үзэж байгаа. Энэ үзэж бас нэм гарыг үзэж бидийг сонгоо үзэж байгаа бүх үзэгч энэ ороо мэндийг хүргэе. Дотн сэдвүүхээр айгуу тийм дотн юм ярих хэрэгтэй байх л та тий. Айгуу тийм дотн тэгээд нөгөө юм глобалны биш тий. Ягаад өнөөдөр Монгол залуучууд юугаараа дэлхийд онцлог байдیں۔ Тий. Бид юугаараа ялгардیں۔ Бас юугаараа дутуу байдیں۔ Тий. Энд нь магадгүй бас ямар хүчин зүйл нөлөөлөд байгаа олон юм ярих хэрэгтэй байх. Тэгээ миний хувьд бол яг өнөөдөр бас Арсланын нарийн бичгийн дарга бас нэлээд хариуцлагатай ажил хийж байгаа. Тэгтээ бол би энд бас хүрэлцэн ирсэн залуучуудтайгаа бас чин сэтгэлээсээ залуу хүнийхээ байр сууриас тий өөртөө тохиолж исэн явдлаас бас их харилцан ярилцсан гэсэн бодолтой хүрэлцэн ирсэн. Ягаад тэгэхээр энд сууж байгаа залуучууд чинь одоо баг 3 дугаар курсын тий 2009 онд 10 төгссөн гэдэг чинь 3 дугаар курсын залуучууд гэдэг чинь биднийхээс баг хэдэн нэг үе шахуу тасарсан хүмүүс. Тэгэхээр эдний авж байгаа мэдээлэл, эдний харж байгаа өнцөг, хувцлалт, өсний имиж гээд ярих юм бол биднээс бол асар хот зөрүүтэй болцсон. Тэгээд тэр талаас харилцан ярилцвал бас өнөөдрийн нэвтрүүлэг сонирхолтой болох хаа гэж бодож байна. Их таймны маань өвдөж гэсэн бас санал нэг байх гэж бодож байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр мэдээж залуу нас гэдэг яг нүүбийн тогтоосон залуу нас гэдэг залуучууд гэдэг тэр нэг насны ангилалд бол нэг 16-аас 35 насны хүмүүсийг залуучууд гэж үздэг. Гэхдээ мэдээж залуу гэдэг ойлголт бол насаар хязгаарлагдахгүй байх л та. Энэ бол сэтгэхүйн асуудал байх тий. Саяхан нэг сон дээр гарсан байсан. 80 хүн нэгдүгээр ангид сурчаа гэдэг тий. Тэгэхээр тэр хүнд бас яг сурч ирэх хөгжигч байдаг юм уу тий. Өөрийгөө дахиад нэг удаа нээх, шинээр нэг удаа урагшаа алхах тийм сонирхол байна гэдэг бол тэр бас залуу хүн шиг тийм тий. Зориг төвчээр одоо сэтгэл хат гаргаж байгаа тийм юм харагдж байгаа. Тэгэхээр залуу гэдэг бол зөвхөн насны бас хязгаар биш байх. Энэ бол сэтгэл зүй тий. Бас өөрийн бодол санаа хүсэл мөрөөдлийн асуудал хаа гэж би бодож байгаа. Тэгээд өнөөдөр бас та нартай янз бүрийн сэдвээс нээлттэй ярилцгаа гэж бодож байна. Тэгэхээр бас нөгөө өнөөдрийн маань дугаарт бидэнтэй хамтаас ярилцахаар хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 3 4 дугаар курсын оюутнууд бас хүрэлцэн ирсэн байгаа маа. Тэгээд хоёр зочин маань үнэхээр дотн хамаг сэтгэлээс ярилцах гэж бол бас бичака тайлаа зангигаа авч бас болно шүү. Бас нээлттэй шүү. 2 3 бас урд нь толгож явж байгаа. Зангааг нь тайлуулж ирсэн. Тэгэхээр их арай бас нэг дотны хэлбэр руугаа шилжиж магадгүй л дээ. Яг тэгэхээр ингээд зангаа зүчээд ингээд энэ хэд албаны ч юм шиг бас тийм байдалд оруулах бол гэж. Ер нь тэгж хардсан юм билээ. Би сүүл нэг 12 сард SBN-ийн нөгөө ток шоу байдаг шүү дээ. Нүрт оргил цаг гэдэг. Яг тэр оргил цагаар ороод яг л бас буудан дээр суугаал ингээд ярилцсан л да. Тэгээ өөрийнхөө нэвтрүүлгийг үзсэн. Тэгээ би өөртөө амар шүүмжлэлтэй хандсан байхгүй. Яагаад би шүүмжлэлтэй хандсан гэж. Хизээ язааны нэг том дарга тий. Хизээ язааны л нэг тийм том буур сүртэй хүн болцсон. Тэгэл нэг тийм нүдний шилтэй зангаатай ингээд амар том юм яриад ингээд тэгээ өөрийгөө араа ботсон байхгүй гээ энэ Жаданбаач одоо бас юу болчихоо тий. Айгу ингээд би өөрийгөө өөр нүдээр харж байгаа штэ. Яг тэгж надад харагдсан. Тэгэхээр бас ер нь бол тийм юм билээ. Бидний яг нэг бас ажлын шаардлага байдаг л да. Яалтчаа ингээд өглөө гарахтаа л энэ хувцсыг өмсдөг. Ороо энэ хувцтайгаар гэртээ очдөг. Тэгэл маргааш нь дахиад солиол ийм хувцс өмсөөл явдаг. Тэгээ сүүлдээ баг дэлгүүрт ороод нөгөө чөлөө тувц харахаас илүүгээр барыг те костюм гоё зангаа юу байна, гоё цамц юу байна гэж хардаг болсон. Тэгээ юм билээ. Тэгтээ яг энэ хувцастай байна гэдэг нь би зөв нэг санаа хэлэх гээд байна л да. Миний хувьд хаалттай байгаагийн хэлбэр биш те. Харин ч би та бүхэнтэй бол нээлттэй илүү гоё өнөөдөр чөлөөтэй ярьснаа л гэж бодчих штэ. Дотн ярь тийм дотн. Болон дотн шүү. Болон дотн ярьсан. Тэгэхээр мэдээч хэрэг бас яг бид нар бол нэг үе тэнгийнхэн манай бас одоо зрителч гэсэн бас нэг үеийнхэн одоо гэж хэлж болно. Тэгэхээр Монголд ер нь одоо
залуу хүмүүс одоо тий яг та ялангуяа одоо залуучууд ер нь одоо сайхан амьдрах ер нь боломж ер нь одоо хэр байдсан болоо та хоёр бас яг энийг аль талаас нь харж байна. Яг сайхан амьдрал гэдэг юу гэж харж байгаас хамаарах л та. Зүгээр сүүлийн залуучдын мөрөөдөл нь нэг байшинтай нэг машин ч гэдэг юм тиймэрхүү хандлага руу явж иж болох юм. Зүгээр сайхан амьдрал гэдэг нь өөрөө хүн өөрийнхөө хүсэж байгаа юм хийгээд сэтгэл ханамжтай байгаад бас бусдад өгөөчтэй те байж байгаа тэр хэлбэрийг хэлэх юм болов гэж бодоод байгаа. Тэгэхээр өнөөдөр одоо юу гэдэг сурж хөдөлмөрлж байлаа ч гэсэн тэр нь магадгүй зөвхөн өөртөө зориулж сурж байгаа биш. Тэр мэрэгжлийг эзэмшээг бусад хүмүүст зориулж те сурангаа тэргээ амжилттай бусад хүмүүст хүргээд тус нэмэр болоод өөрийнхөө амьдрал ахуй тэр карьер одоо юу гэдгийг бүтээгээд хүн гэдэг тэр нэг үнцэн ч гэдэг юм уу нэр хүндтэй нэг бусдаас хүлээж байгаа тэр юмаа бүтээгээд явах нь чухал юм болов гэж. Тэгэхээр би бол Монголд бол хангалттай сайхан амьдрах боломж байгаа гэж бодож байгаа. Зүгээр заримдаа ягаад ч юм жоохон тийм гуниг төрдөг тийм мэдрэмж байдаг л да. Тэрний юу гэвэл ягаад би одоо төрөөхөн болоо гэж. Яг өнөөдрийн үе болоод яг 70-аад оноог миний үе миний өссөн одоо 80-аад он хоёрын хооронд зөрөө байгаад авж исэн мэдээлэл боловсрол тухайн үед те бидний яг өмнө тулгамж исэн асуудал гэдэг. Тэгээд би жишээлбэл өөртөө бодож байгаа л да би хүүхэд насаа юу хийж өнгөрөөсөн юм болоо гэдээ бодохоор усанд очролдог те тэгээд нэг тухайн үед угаасаа хүнсний хувьд маш дутагдaltaй хөцөөс учраас нэг толгоонд очролдог. Тэр үед одоо малын толгоогоор л ихэнх айл ам зогоодог байлаа шүү дээ. Тэгээд манайх бол гэр орлын айл байсан. Тэгээд малын толгоо одоо хойны маань толгоо борлуулдаг тэнд очролдог. Тэгээ өдрийн их цагийг тэндээ өнгөрөөчдөг. Тэгээд хүүхэд нас нь ерөөсөө тэгж л өнгөрсөн. Тэгээд гудамжинд тэв гүшиглэл иймэрхүү маягаар. Тэгэхээр одоо бол яг зүгээр тэр орчны хувьд бол залуучууд бас хөгжих боломж маш олон байна л да. Адаглаад одоо юу гэдэг өөрсдөө хөгжүүлэхтэй өөрсдөө нээх тэр боломжууд илүү олон болчихж ямар нэг юм сонирхоод хий гэвэл тэр чиглэлд те үнэхээр хүн бас хүсэх юм бол нээлттэй боломжууд их олон байна. Хоёрдугаарт гэвэл яг дэлхийн залуучууд ямархуу хэмжээний боловсрол юм авч байгаа тэрийг яг адилхан те авах тийм одоо орчин юм бүгд нэгдчихжээ. Тэр утгаараа би бол Монголд бол өнөөдөр яг хүмүүс юм бүтээхэд хийхэд боломжууд хангалттай байна гэж бодож байгаа. Жадамбатар өөрийгөө телевизийн нэвтрүүлгээр хараад бас өөрийгөө шүүмжилсэн гэлээ шүү дээ. Тэгвэл чи яг одоо өнөөгийн залуучуудыг хараад ер нь ямар шүүмжлэл тавьмаар байдаг вэ? Одоо би яг энэ цуужаа залуучууд тэр ер нь гудамжинд байгаа залуучуудыг хараад би нэг зүйлийг бахархаж харддаг. Тэр нь юу вэ гэхээр яг өөрийнхөө өнцгөр яг өөрийнхөө үзэл бодлоор сэтгэж түүндээ өөрийгөө зориулдаг болж эхэлж. Энэ бол одоо магадгүй энэ арчлын баг буян л байх л та тийм. Яг тэгэхээр хүн болго өөрийнхөө болоод эхэлсэн байна л. Жишээлбэл өсөө яаж засах нь тэр хүний л асуудал. Тийм. Энэ байр суурийг хадгалж яах гэдэг чинь нийгэмд бол эргээд ямар эерэг үр дагавар гарч ирэх вэ гэхээр би энийг л хийж чадна. Тийм. Би энийг л хийх ёстой хүн гэдэг тал руугаа залуучууд илүү төлөвшөөд тэр зүйл рүү явж ирж байгаа. Бидний хувьд бол харьцангуй их тийм мэдээлэл нь бага байсан. Яг тэгэхээр сургууль сонгоход хүртлээ шүү дээ тийм. Одоо би нэг жишээ яриа л да. Айгүй олон хувийн сургуулиуд бий болж гисэн. Тэгээд нийтлэг хүмүүс юу гэж ойлгосон бэ гэхээр бүгд ихтэй сургууль орох нь чухал гэдгийг аав ээжийн сэтгэл зүйд байсан. Ихэнх нь ажилчин ангийн хүмүүс байлаа шүү дээ. Тэгээд хүүхдээ дээд сургуульд оруулна гэдэг бол мөрөөдөл байсан. Тэгэнгүүтээ тэр нээлттэй болоод ирэнгүүт юу бий болж ирсэн бэ гэхээр эдийн засагч, хуульч, тийм ээ? Нэгтлэн бодох гэдэг хэдэн мэрэгчл байлаа шүү дээ. Яг энийг эзэмшчих юм бол тэгээд болоо гэдэг ойлголттой байсан. Тэгээд бүгд л тийш хошуурч гисэн. Тэр чинь нэг эрэлт дийлүүлэлтийн хуулиар нэг бас нэг юм зохицуулагдах ёстой шүү дээ. Энэ бол нэг үндсэн хуулиараа чөлөөтэй болсон учраас хүнд ямар сургууль сурах нь бол өөрийнх нь асуудал учраас бүгд л нэг тал руу хошуурч гисэн. Ингээд яваад байсан. Яваад байсан чинь хэсэг хугацааны дараа гараад ирсэн чинь хуульч мэрэгчлээ баримын зөөгч марк те. Одоо эрх зүйч мэрэгчлээ нэг юу гэдэг нэг ажилтаа авна гэдэг зар явж эхэлсэн. Энэ өөрөө нийгэмд юу бий болгож ирсэн бэ гэхээр боловсролын тогтолцооны нэг тийм ажиг бий болоод эхэлсэн. Одоо тэнгуү тэр зүйл маань юу руу болж ихтэй тухайн үед бидэрт одоо ТС-ийн нэгтэй мэдж байгаа та нарч мэдж байгаа ТС-ийн одоо энэ инженерийн ангид ордог хөлт байхгүй байлаа шүү дээ. Одоо Мөсийн хууль одоо энэ олон улсын харилцаанд өрсөлдөөд унж мунаад тий арга ядах юм бол ТС-ийн одоо юу мөнд очдог. Инженерийн ангид очдог энэ төр байлаа шүү дээ. Тэгсэн чинь одоо тэгсэн чинь өөр болчих. Хамгийн өндөр үнэтэй
оюутан байгаасаа цалин авдаг тий. Ажил юу болсон бэ гэсэн чинь TC инженерийн ангиуд болоо болчихсон. Уул уурхай болчихсон. Бидний юм ингээд амар хөөрчлөгдөд байгаа тийм л дээ. Техникийн сургуулийг бидний конкурсч авах үед техникийн сургууль чи одоо яг дотроо бол нэг яг намаг их сургуульд орж байгаа үед бол 7 их сургуультай байсан. Одоо бол нэг 20 их сургуультай болсон юм да. Дотроо салбар сургууль. Тэгээд тэр үед яг геолог, уул уурхай, уул уурхай энэ төр бол нэг сургууль байсан. Барилга гэдэг сургууль байсан. Гэхдээ яг инженерийн сургуулийн конкурсны хэлбэр нь бол нэг багхгүй. Физик, математик, орс хэл гэдэг ийм хэлбэрээр шалгалт өгдөг. Тэгээд жагсдаг. Тэгэхээр барилга, геолог, уул уурхайд хин ордог байсан бэ гэхээр хамгийн сүүлд орсон хүүхдүүд. Тэгээд эсвэл оноо нь хүрээгүй. Тэгээд нэг жоохон боломж олоод ордог. Тийм хүүхдүүд яг тэр сургуулиуд ордог байсан. Гэтэл одоо бол тэр сургуулиудад орохын тулд одоо жишээ барилгын сургуульд орохын тулд одоо ачаал нь бүр асар өндөр болсон байгаа байхгүй. Орохын тулд асар нэлээд урднаас бэлдээд нэлээд том өрсөлдөөнтэйгээр ордог болсон байгаа байхгүй. Тэгэхээр тэр юуныг харуулж байгаа гэвэл хүүхдүүд дан эцэгхээс бас хамаарахгүйгээр сонголт хийдэг те өөрсдөөс ирээдүг ойлгодог болж байгаа гэдэг харж түрүүн жадмаг хэлдэг шиг. Бидний хувьд бол юу гэж боддог гэсэн бөхтэй яг түрүүний хэлдэг шиг нийтлэг нэг мэрэгчлүүд нэлээд атайхан гэж боддог мэрэгчлүүдийг сонгохыг олддог те. Тэгээ ихэвчлэн эцэгхээс бас хамаардаг. Эцэгүүд нэг энэ зүгээр гэж оруулдаг. Тэр би ирээдүйд хийм болох яах гээд байгаа юм, миний онцлог давуу тал юу юм, би ер нь ямар юм хийдгийг сэтгэн боддог юм уу, ярьдаг юм уу те логиктой юм уу, би юу ямар одоо чадвартай хүн гэдгээс үл хамааран ерөөсө сонголтоо хин нэгнээс хамаараа хийчихдэг. Тэгэхээр одоо бол тийм биш. Яг ирээдүгээс хамаарад тэрлүүгээ бэлдээд тэмцээд ордог болсон байгаа байхгүй. Тэр утгаараа би бол одооны залуучууд маань бас арай өөр болчихжээ те. Өөр ингэсэн чадвар нь өөр болчихжээ гэж бодож байгаа. Тэгээд аяг ажлын байранд хараад одоо хин маань бас бизнес салбарт ажиллаж байгаа харж байхад бол ингэж байгаа. 80 ялангуяа 87 8 оноос хойш хүүхдүүд одоо ажлын байранд гарцсан хүүхдүүд байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүүхдүүдийг харахаар маш өөрөө сэтгэдэг. Ямар ч орчинд ороод юу ч хийхэд бэлэн тий. Тэгээ маш уяатан, дээрэс нь ажил гүйцэтгэх чадвар болоод тэр нөгөө юмд хандах хандлага, суух чадвар энэ төр нь бол маш өндөр байгаа байхгүй. Тэгээд тэрнээс нэг 83-аас нэг 86 оны хүүхдүүд бол арай өөр. Жохон тийм сулдуу маягтай харагдаад. Чи манай үеийнхнийг алж байна. Тэр чинь яг нэг боловсруулсан. Би тэг нэг юм дайгу гомдолтой байдаг л да. Яа Монгол улсын үе үеийн боловсруулалтын системийн бас нэг хохирогчд тий. Тэр энэ тухай бас юу гэж би нөгөө нэвтрүүлэг эхлэхийн өмнө би халуулт маягаар сайхан ярьж байлаа шүү дээ тий. Тэр сэдвээсээ ярих гэж бодож байна. Тэр нөгөө яг үнэн баггүй. 80-аас 83 за 79 гэж бодъё тий. 79-аас 84 оныхан бол намхаан гэж. За тэр бол юутай холбоотой гэхээр картын системтэй холбоотой. Яагаад тэгэхээр тэр үед амин дэмүүд бүгд тасарсан. За нэгдэх. За хоёрдугаарт нөгөө босрлын терроризм гэдэг нэг өөрхөн хошин нэг юм яриад штэ. За ер нь бол тэр чинь агуулгаар юм штэ. Яагаад тэгэхээр үнэхээр их тийм болсон байхгүй. Бид нар 3-аас 5 руу шилжсэн. 4-р анги үзээгөө нөгөө өстой тэрийг чинь сонсоогүй байх гэж 4-р ангийг алгасан. Дээрээс нь кирилл үзэж байгаа монгол өчгөр орсон. Бүгд үгсгийн алдаатай бичдэг. Тэн дундаа их шиг гэрч аюу их алтна. 61-ийн өөлөөгөө эмүүгийн өөлөөгөө л бодоос очин энэ дээр чи аль нь ордог вэ? Хүн чи яг ингэ нөгөө гээгдэхгүй шиг нэг өөрөө ингэ нөгөө проблем болцсон тий. Тэрийг үзээгүй юм чинь дахин нэг суугаагүй юм чи яах юм? Аюу алдаатай чинь. Нэгт. За ингэж явчихсан. Тэнгүүд ингэ бүгд ингэ нийтлэг баг хувлаад үзэх юм бол 50-аас 60% давцсан шахуу нийтлэг тийм нөгөө сошиал нийгмийн талын мэрэгжил эзэмссэн хүмүүс байдаг учраас магадгүй одоо Солонгост ажиллаж байгаа аюу олон залуучууд бидний үеийнхэн байна. Яг ингэ нөгөө нийгмээс ингэ нөгөө мэрэгжил нь ингэ хааштай зах зээлд ялгарл шалгарлаараа л гарч ирээл тэр зах зээл орж ажиллахгүй бол бусд нь уучлаараа болоод дээд мэрэгжил эзэмс. Тэгээ босрлын систем ч одоо өөрчлөгдөж та нар мэдж байгаа байлгүй юу? Үндсэн хуулиараа бол ямар босрол сонгох нь миний хувийн асуудал тийм биз дээ сургууль сонгох нь. Тийм учраас одоо би жишээлбэл эрх зүйн дээд босралтын иргэн багхгүй. Хуулийн сургууль төгссөн, магистр төгссөн, тий? Эрх зүйн дээд босралтын иргэн. Би хуульчийн сонгон шалгуулалтанд орсны дараа би хуульч болж байгаа. Нэгтлэнгийн мэрэгсэн нэгтлэнгийн шалгалтанд орж иж нэгтлэн болж байгаа. Одоо та нар ч гэсэн яг мэрэгжлийн шалгалтуудыг өгчөөд яг цаашаа мэрэгшээд явж байгаа юм. Тэгэхээр босрлын систем чинь мэрэгжлээс яг нөгөө босрлоос мэрэгжил рүү шилжиж эхэлж байгаа байхгүй. Танд бол хичнээн босрал та сонгож болно. Энэ нээлттэй. Эндээс би юу хэлэх гээд байна вэ гэхээр хувийн ихтэй сургууль сурж байгаа хүүхдүүд ч тэр улсын ихтэй сургууль сурж байгаа хүүхдүүд ч тэр эдгээр бол ялгаагүй. Бүгд л ижилхэн стандартын батлагдсан босрлыг эзэмшээд явж байгаа. Бүгд адилхан. Хин нэг нь улсынхан сайн, хувийнх нь муу гэдэг ойлголт байхгүй. Бүгд ижилхэн. Гагцгүй тэндээс өөрийнхөө хичээл зүтгэл, цагийн зөв ашиглалт, өөрийнхөө зорилгын төлөө зүтгэж чадсан тэр хүүхэд бол
тэр мэрэгсэн шалгалтаараа тэнцээ цаашаа мэрэгшээд явах юм илүү амжилт олчоо. Одоо яг дөрөв нэгтэй бид нэр сан салтчлаа. Одоо энэ диплом сонирн биш болсон шүү дээ. Гэхдээ энэ сонирн биш зүйл уулан биш юм ба. Хамгийн чухал зүйл байхгүй. Яагаад вэ гэхлээр энэ хүн их сургуультай ямар суурь боловсрал эзэмссэн бэ гэдгийг дүгнэх те тэр хүнд харуулах хуудас шүү дээ. Тэр чинь баталгаа байхгүй. Харьцангуй нийгэмд муухай зүйл газар аваад зарим нэгэн хүүхдүүд нөгөө нэг өхрийн өвөрд өргөл 1000 өхрийн өвөрд өргөнө гэдэг шиг хин нэгэн хүн хичээл суудаггүй мөртлөө хичээл хийдэггүй мөртлөө тухайн хүүхдтэй яг ижлэгэн дүнгээр төгсөж байгаад те төгсөж байгаад нийгэмд ямар ойлголт бий болгоцсон бэ гэхээр сураад хэрэггүй мөнгөний төлөө дүнгээ авчих. Энэ нийгэмдэр зах зээл дээр гараад яг хөлбөрийн зах зээл дээр гараад ирэхээр өрсөлдөөний өрөө гараад ирж байгаа юм. Үнэхээр та сайн сураад үнэхээр сайн дүнтэй төгссөн бол тэр хүн танаас илүү мөнгө өгөөд идэв дүн авсан ч гэж болно. Гэхдээ амьдрал дээрээ та хождог. Яагаад хождог вэ гэхээр та тэрийг сурсан учраас. Та тэрийг эзэмшсэн учраас жинхэнэ утгаар хэрэглээ болгож чадчих байгаа юм. Тэр би юу гэж хэлэх гээд байна вэ? Залуучуудад бол айгүй их боломж нээлттэй байна. Тэр дундаа одоо сурах гэж байгаа болон сурж байгаа хүмүүст бол орон зай боломж нөхцөл амар их байна. Гадаад гараад ажиллаж болно. Монголдо ажиллаж болно. Гагцгүй таны яг түрүүний нэгтайны хэлдэг хичээл зүтгэл буюу өөрийгөө босруулж байгаа тэр цаг хугацааны чинь асуу. Ер нь бол би нэг 4 жилийг ингэж ангилсан төгснөөгөө дараа би өөрөө ч орон нутгийн оюутан шүү дээ. Одоо өдөөнөөс ирж сурч байсан юм чи. Тэгээд нэгдүгээр курстээ би амар хичээдэг байхгүй. Яагаад гэвэл би шинэ оюутан. Хоёрдугаар курстээ би хайдаг байхгүй. Яагаад гэвэл сургуульдаа тасцсан. Гуравдугаар курстээ би хичээлээ бүр хайж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр би хөгшин оюутан тий. Тэгээд дөрөвдүгээр курстээ аргалжаад төгсөж. Тэгээд би дөрөв төгсөн дараа за би юу жадамбаа юу сурваа гэж бодсон чинь айгүй хитгэн ойлголттой, ерөнхий ойлголттой болж өөр юм байхгүй болж байгаа. Тэгээд би тэрийг хаана очиод тэр мэдлэгээ эргээд буцаагаад олж авч яах вэ гэхээр ажил дээрээ баталгаажуулж байгаа байхгүй. Хүнд нэг одоо та нар ч гэсэн бодож байгаа. Би яг юу сураад байна. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр юу сураад байна гэдэг бодол чинь бол буруу шүү. Харин түүнийхээ оронд цаг болгоныг би сурсан байна гэдгээд сайн айгуу сайн өөрийгөө мэдэрч явах хэрэгтэй. Гагцгүй ажлын талбар чинь түүнийгээ баталгаажуулж байгаа хэлбэр. Бид нар сурцсан байдаг байхгүй. Гагцгүй тэрийг өөрөөсөө ойлгодгоо. Тэгээд ингээд тэрэндээ хийсэд яваад байдаг. Тэгээд нэг буруу ч юм хийсэн юм шиг санагдаад ангийнхан хүүхдийг харч нэг гой сургууль сураад би нэг хаямаар ч юм шиг санагдаал те. Тэнгүүт нь жилийн жилээ аваад ийшээч нэг сурж үзэж ч юм. Тиймэрхүү хүүхдүүд зөндөө байгаа шүү өөрийгөө олохгүй. Тэр саяны юу сурваа гэдэгтэй холбоотой хэрэг саналаа хэлье гэж бодох юм бол эзэмшиж байгаа зүйлээ хэр өөрийн болгож өгнө гэдгээс хамаарат байгаа юм шиг. Гадны хүмүүсийг харах юм бол өөртөө маш ихтгэлтэй байгаа байхгүй. Мэддэг зүйл дээрээ. Тэгээд тэр мэддэг зүйл дээр ихтгэлтэй байгаа учраас тэн дээр бүр өөрийн зүгээс мэрэгжлийн дүгнэлт санал онлоо маш баттаа гаргаад тэрийг хамгаалаад зогсоод байгаа байхгүй. Гэтэл манайхан болохоор ерөөсө тэгж юмд ингэж логиктой ч юм уу тэр мэдлэгийг ашиглаж сураагүй. Зүгээр л мэдлэг толгоонд байдаг. Тэрийг ашиглаж сураагүй учраас ихэвчлэн яадаг вэ гэхээр ерөнхийд нь хардаг. Тэнд ямар ч тийм боловсруулалт ч юм уу те логик тийм үнэлгээ юм гаргаж өгч чаддгүй. Тэгтэл яг үндэлэхэд бол мэдж байгаа юм бараг л адилхан байгаад байдаг. Тэгээд тэрийн зөвхөн боловсролын систем тийм юм угаад харахаар үгүй байгаа юм. Бас хоббин дээр байгаа. Жишээлбэл гадаадад хөгжим одоо тоглодог хоббитой юм бол тэр бүр мэрэгжлийн юм шиг сурж байгаа байхгүй. Бүр хобби болгоод тэр мэрэгжлийн юм шиг. Тэгээд жишээл би өөрөө бие хамгаалах урлаг сонирхдаг. Тэгээд байх үедээ Америкт яг нэг бие хамгаалах урлагийн нэг жижигхэн тийм дожоо ажиллаулдаг нэг Америк залуутай уулзч байсан. Тэгээд тэр залуу болохоор яг ингээд чадварын хувьд үйлж үзэх юм бол баг одоо надаас муу шахуу залуу. Гэхдээ маш өөртөө ихтгэлтэй. Тэгээ бүр тэргээ ингээд бүр хобби болгоц. Тэгээд өөрийгөө яаж хөгжүүлэх нь ч ойлгомжтой тэр хүүхд. Тэгээд тэргээ бүр хүүхдүүд зааж өгч байгаа. Тэгээд тэр өөрийнхөө төвшин дээр бол яг байгаа төвшин дээр маш ихтгэлтэй байгаа байхгүй. Өөрийгөө юусоо голохгүй тэн дээрээ бол тий. Тэгээд өөрийгөө тэрнээсээ ахиулна гэдэг нь ойлгомжтой. Тэндээ айгүй ихтгэлтэй тий. Тэгээд тэр хоббигоо ч гэсэн одоо яг төвшингөө тодорхойлоод тэндээ өөрийгөө тий илэрхийлж сураад ихтгэлтэй байгаа тэргээ цааш нь явуулж байгаа тэр алхмыг харах юм бол айгүй тийм сонирхолтой тийм зан чанар харагдаад байна. Тэгээ монголчуудын одоо буцаж ингээд залуучтаа ингээд эргээд харахаар өөргөө ч гэсэн харахаар бид нар бол юмыг ингээд айгүй ерөнхийд нь сонирхдаг тий. Тэгээ айгүй ерөнхийд нь юмыг ойлгоо сурцсан. Тийм л байж байгаа. Тэгээ би нэг олон улсын хүүхдийн бас нэг цуслан ажиллуулсан нэг ПАВ 3 онд юм 4 онд ч юм уу да. Тэгээ тэн дээр болохоор Америкийн, Японы, Солонгосын ингээ оюутнууд 10 жилийн сурагч нар, ахлагын сурагч нар ирээд Монголын сурагч нартай хамтдаа нэг цуслан явсан байхгүй. Тэгээд тэгсэн чинь
боловсролыг бодиттой болгож байгаа зөрөө гарч ирсэн. Манай хүмүүс бол айгуу сэргэлэн хүнтэй харилцах юм дээр бол гайгүй байгаад байгаа. Хүнтэй нийцэх юм дээр бол. Гэхдээ яг ингээд практик боловсролыг үндээд ирсэн чинь зөрөө гарч ирсэн. Жишээлбэл айдуу явсан чинь Япон хүмүүс шууд аян сонсоод нот болгочих. Шууд нот болгоод тэгээд үгийг галгалж аваад шууд тэр нотоо харж байгаа л дуулчих. Бүх хүүхэд нь. Тэ? Америк хүүхдүүд жишээлбэл шууд ууланд гараад ургамлуудыг таньж эхэлж байгаа. Энэ одоо ийм ургамал, энэ тийм ургамал ингэдэг тэгдэг гэдэг. Тэгээд үтсэн чи тэгээд дээрээс нь нөгөө яг одоо ингээд уул хатанд ингээд явхаар одоо тэр өөрийгөө бие авч явах чадвар ч гэдэг юм уу те тэр нэг нөхцөл байдлыг одоо зөв таних тогтоох тэгээд тэн дээр одоо өөрийгөө илэрхийлэх тэр чадвар нь тэр бол гадаад хүмүүс хамаагүй илүү байгаа. Манайхан бол ерөөдөө жоохон гүргэрдүү те тэгээд жоохон шартаа тэгээд нэг хайхтар тэр одоо мэдлэг нэг бодтой практик болохгүй нэг тийм л хандлага харагдаж байна. Тэгэхээр одоо босорч гэсэн өөрөө бодтой болох хэвээр тийм цаг үйл ирээд байгаа гэж харж байгаа. Тийм нэгтэй нийлээд одоо ийм санаа яваад байгаа хгүй. Нөгөө мэрэгш гэдэг ойлголт бол гүнзгийрүүлээ чи гэдэг санаа. Одоо Монголын залуучуудын хувьд одоо ингээд сурж байгаа бол ер нь ажиллаж байгаа хүмүүсийн тухайд нэг л зүйлээ хийгээч гэдэг юм ил яриад байгаа хгүй. Хэрвээ наран туул дээр гутал зардаг бол гутлаас за зөвхөн гутлаа зар тийм. Тэгвэл Италийнх уу Бээжингийнх уу те хаанах уу гэдгээ ялга. Италийнх нь Италиа зар гэдэг. Одоо зах зээл чи ийм зүйл шаардж эхэлж байгаа байхгүй. Тэгэхгүй бид нар чинь ороогоор хуулийн сургалт төгсөөд өдрөөр ангаах төгсчихөнгүү те. Хувийн эмнэлэг байгуулчингуудаа те. Өдрийн цааны цагаараа гүйч шүүх хуралд ороод бучин ширсний хүн үзэл те. Тэгснэ өдөөс хойш халгаа гэдэг гээд байгаа байхгүй. Тэгээ эн чинь өөрөө ингээд болохгүй зүйлээ гэдгийг хэлээд байна шүү дээ. Зах зээлийн хуулиар аль илүү мөнгө олж байгаа, аль илүү танд хэрэгтэй байгаа зүйлээ дагнах цаг нь болчиход байгаа. Энэ бол бидний ирээдүй байхгүй да. Энэ бол бидний одоо хамгийн гол зорилго өстой зүйл. Одоо та нар хүмүүлийн ухааны компьютер технологи, мэдээлэл технологийн сургууль тий. Тэгэд яг тэр чиглэл хийж байгаа бол яг энэ IT-ийн чиглэлээрээ би эн чин дотроо дахиад задрна шүү дээ тий. Сүлжээнийх гээл явчихна, програм хангамжгаал явчихна. Тэр яг энэ чиглэлээрээ л би лидер болох хэвээр. Яг энэ чиглэлээрээ л би компани байгуулна. Тэртээ тэргөө зах зээл нь байгаа юм чинь. Яг энэ нүгрэл дагнах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхгүй л хуулийн сургуульд явж байсан суйсд ороогоор сураал тий. Бүгд дуулт юм чинь тий. Тэгэл шинэ жилээр халтур хийчихэл нэг бас нэг хөөх нэг ганц нэг CD гаргах чинь тэгсэн мөртлөө хуульч гээд амар олон тийм хүн явж байгаа шүү дээ. Тэгээ энэ бол өөрөө Монголын ирээдүй биш. Миний бодол шүү. Тийм ээ? Монголын ирээдүй биш. Бид нар бол юу ихээр одоо танихалц хэрэгтэй болсон. Түрүүн би асуусан шүү дээ сайхан амьдрах боломж гэж шүү дээ тэр бол ер нь бол боловсролын хувьд бас ингээд боломж бас байна. Хүн ер нь өөрийгөө одоо тэг залуучууд бол ингээд хөгжүүлээд ингээд юм бол гэж шин. Тэгэхээр одоо ингээд яг манай хоёрын хувьд бол ер нь би бол та хоёрыг бол нэлээд одоо тогтцсон тий. Одоо ажилтаа бол ажилтаа, байртаа бол байртаа, машинтаа бол машинтаа гэл тий. Тий гэр бүлтэй өөр хүүхэдтэй гэл юм байна шүү дээ. Тэгэд яг ингээд залуучуудын хувьд ингээд яг ойр орчны ингээд хүмүүсийнхээ харж байхад ингээд юу гэдэг ингээл тогтсон за хоёлаа ингээл боловсралтай тэгэл юу гэдэг яг нэг орон байр авах мах ч гэдэг юм уу тийм юм дээр ингээд нэг төрөөс бас ингээд нэг юу гэдэг буруу бодлого явуулаач юм уу ингээл зүтгээл идэг тий гэтэл ингээл тэр боломж нь айгу хаалттай тий залуу хүмүүсийн хувьд нэг тийм одоо хэцүү хүндрэлтэй юмнууд харагдаад идэг аахгүй юу тэгэхээр таарийн хувьд бас яг юу гэдэг одоо яг энэ өндөрлөгт хүрэхэд байртай машинтай болохоо гэдэг. Амка их чадсан нэмж хэлгээд одоо тийм шүү дээ. Хоёр залуу гэр бүл одоо ингээд хоёулаа ажилтай тий. Тэр хоёр хоёулаа ажилтай. Хоёулаа ажиллаа сайн идэг. Тэгээд хоёулаа байрны зээлтэй, машины зээлтэй. Тэгээд хоёулаа цалингаа ингээд авцрангуудаа байрныхаа зээл, машины зээл төгчөөд идэж явах юм бусдаас хомс олдог тий. Өмсөж зүүх юм хомс олдог тий. Энд залуучууд маш их стресстэйж, маш их одоо ингээд сэтгэлээр унж байгаа байхгүй юу? Амар дотныг орчлоо шүү. Хүний одоо чинь мэдээж цаг үеийн хэрэглэнүүд гэж байгаа шүү дээ. Одоо юу гэдэг идэх хоол унд те. Гэтэл урт хугацааны хэрэглээ гэж байгаа байхгүй. Одоо шил саяных зээлдэг шиг те. Байр, машин ч гэдэг юм уу. Гэтэл урт хугацааны хэрэглээтэй зүйлийг хүн нэг тийм олон удаа аваад их шаардлага байхгүй. Одоо шил 10 байр хүн тэл хэрэггүй шүү дээ те. Тэгэхээр тэр асуудлыг шийдэхийн тулд урт хугацаанд хүн угаасаа 1 жил 2 жил амьдрна гэж угаасаа боддгоо байлгүй тийм ээ. Ядч нэг доотлон 40 50 жил амьдрдаг байлгүй дээ тийм ээ. Монголчууд бол нэг 60 хэдэн жил амьдрдаг бах тийм. Тэгэхээр тэр урт хугацаанд одоо хэрэгэлдэг зүйлийг урт хугацаанд авах тэр боломжийг
бодлогоор уг нь ус зохицуулж өгөх хэрэгтэй байгаа юм л да. Жишээлбэл одоо гадаад бол mortgage гэдэг зүйл байдаг тийм. За яг энэ нь хэр зөв бодлоготой явсанаас хамаарат асуудал үүсдэг. Гэхдээ ер нь бол яг ийм зүйлүүд байж ээж гадаад оронд асуудлууд арай өөр шийдэгдэх тийм. Маш бага хүүтэй, маш урт хугацааны зээл 30-40 жил одоо хэд гэдгийг хамгийн багадаа 10-15-20 жил тийм. Залуучуудыг дэмжих одоо амкаг хэлэхэд санаа болохоор залуучуудыг дэмжих төрийн бодлого буюу тийм. Яг эхнийх нь гарааны нөхцөлийг нь бүрдүүлж өгдөө энэ бодлого Монгол хэрэгтэй байна л гэдгийг хэлээд байгаа байхгүй. Нэгдүгürt ажлын байр. За энэ бол өрсөлдөөний хууль тийм. Тэгвэл та чадвартай бол ажлын байрт болох хэрэгтэй. Түүнд нь тохирсон хамгийн анхны гарааны зээл буюу боломж нөхцлөөр байраа машин авах тэр нөхцөлийг бүрдүүлэх орон зай өнөдөр дутаад байгаа нь үнэн. Монголд бол энэ үргийг хэн гүйцэтгэж байгаагаар аав ээж гүйцэтгэж. Би бол хувьдаа хадам ээжээс мөнгө зээлээд байртай болсон шүү дээ. Тэ хадам ээжээс аваад өөрийнхөө ээжээс аваад тэгэл байсан жоохон хураас нь нийлүүлэл ингээд байртай болсон. Ингэж л миний гараа эхэлж байгаа байхгүй тий. Тэгэл одоо мэдээж аав ээжтэй мөнгө төлнө гэж байх хэрэгтэй. Тэргээ тэгэл аль талынханд инж болгоол нийлүүлэл ингээд байр аваад амьдрал эхэлж байгаа. Тэр процесс хүртэл бол мэдээж өрөө мөрөө өсөлт энэ монголчуудын амьдрал юм чи. Яг л үнэн юм баг. Тэгэл бид нар нийлээл ингээд амьдраад явж байгаа. Тэгээд яг уу явандаа хуримтлал бий болоод ирэхээр эхнийхээ машиныг авч байгаа, тэрийг зарж байгаа, дараагийн машин авч байгаа ингээд нэмэл ингээл явж байгаа. Энэ бол гэхдээ цаашлаад бол ер нь байнга бас байж болохгүй зүйл байхгүй. Яагаад вэ гэхээр хур хөрөнгө хүмүүс зөндөө байна. Тэ? Зөвхөн өнөөдрөө аргалж байгаа. Маргаашийн тухай бодоход ч бас хэцүү хүмүүс маш олон байгаа байхгүй. Тэгэхээр төрд бол яг энэ бодлого одоо нэн шаардлагатай. Нэгэр би одоо гарааны нөхцөл гэж нэрлэе да тий. Гарааны яг энэ нөхцөлийг бүрдүүлэх бол цаг хугацаанд болцсон. Энэ дээр бол бүр айгүй том төрийн зөв бодлого механизмыг хийхдээ өнгө өдрийн хоол гэж байдаггүй. Тэгэхээр тэр хүн буцааж төлөх тэр зөв системийг бүрдүүлэх цаг нь болчиход байгаа. Одоо ч энэ зурж байгаа залуучуудын нэг проблем тэр л байгаа шүү дээ. Гой сайхан охин харна те, гой сайхан залуу харна, үерхэн. За юу ч болоогүй суух тухай бодоод эхлэнтэй нөгөөдгөөсөө салж чадахгүй. За тэнгуут амьдрал эхэлнэ те. Хаана амьдрах вэ? За эхний 1 жил хадминдаа амьдрын, дараагийн жил манайд амьдрын. За тэгэл камер руу орно те. За ингээд камер руу оронгоч сарын одоо бидний үед чинь одоо төмөр замын дангийн 25 гэдэг байранд би анх амьдарч илээ л та. Тэр чинь 1 камер 25 мянга байлаа шүү дээ сарын. Тэр чинь яхахтай нэг л хөт устай 0-тай халуус байхгүй учраас хямдхан. Тэгээ араа жоохон том өрөө нөгөө одоо стандарт байрны том өрөө бол 70 мянга байлаа шүү дээ. Одоо тэг чинь нэг өрөө тухайн нэг өрөө байрны сарын төлбөрөөр камер өсөлж. Тэг ингээд бодглоор чи ингээд эдийн засаг маань өөрчлөгдөж байна те. Хүмүүсийн юмд хандах хандлага нь өөрчлөж бүх зүйл өөрчлөгдөж ирэхээр хүчин хүсээгүйж одоо бид нар барууны ч гэдэг юм аль улс орны хамгийн сайн жишгийг Монголдо тохируулж авчрах цаг нь одоо болчиход байна. Нэгт. Хоёрдугаар хувь хүнээс их хамаарч байгаа бас. Тухайн тэр одоо гаргаад ирсэн системийг зөв ашиглах бас боломжтой байгаа хэрэг. Яг өнөөдөр бол харьцангуй нэг төр хийхээс илүү хувийн байгууллагууд хийгээд эхэлчихлээ л дээ. Одоо энэ том банкуудын хөнгөлтэй зээлийн нөхцлүүд, байр авах нөхцлүүд гэх тээ. Эднийг хараад байхад бол та байрныхаа 20% юм уу 30%-ийг хоригдлаар бий болгоцсон тохиолдолд бол та өөрийнхөө мэргэжлийг сайн ашиглаад боломжийн цалинтай ажил хийж байгаа бол цаашаагаа ингээд амьдралаа ингээд өсгөөд явах нөхцөл нь бол бас ингээд эхний ээлжинд бол гараад ирсэн зүйлүүд байгаа. Тэгээ одоо ингэж одоо яг наадах чинь би ингээ ярих гэдэг нь л та банк бол дэмжиж байгаа байхгүй үнэхээр те чамд ингээ эхний 30% чинь байна уу тэгээд дараа нь ингээд чи жилээр ингээд төлөөд 15 жил 25 жил гээл те тэгэл арай чи үснэг байраа аваад амьдарчсэн чинь манай хүүхд чи одоо хүнтээс байгаа хүүхд гарах дээр тулахаар чи би одоо яах вэ чинь те тэгээд тэр хүүхдийг одоо яах вэ гэл яг бидний монголчуудын амьдрал гэж чи тэр хэлсэн ш. Тэгээд төр засаг одоо биш юм аа гэхэд одоо энэ тогтолцоо нөр ингээд нэг гүүгч яг гараанаас гарах гэж урд нь нэг том саад тавьчаал за гүүгээд байгаараа ард нь бол хэвээр байж гинэ л гэдэг тий. Та тугчин тэнд байш шүү. Тийм, тугчин тэнд байш шүү. Яг л залуучуудыг бол тэгээд би бол басаад байгаа мó гэж бодсон шүү. Гэхдээ энэ ийм шиг хоёрт нас нэг ингэж харагдаад байгаа. Хувийн хвшил одоо ингээ хөгжих юм бол бас энэ нийгмийн асуудлыг их олон янзаар шийдэж болно л да. Ягаад тэгэхээр зөвхөн төр бас өөрөө дангаараа шийдчихгүй. Төр бол одоо энэ юу гэдгийг мөнгө үйлдвэрлээл те тэгэл урт хугацаанд хүн зээлдэг бол тийм байгууллага биш байхгүй. Тэгэхээр төр бол тодорхой хэмжээнд бодлогоор л тэрийг зохицуулж өгөх те тийм л асуудал болох ш. Гэтэл хувийн хвшил дээр манайх зайлшгүй тогтолцооны хувьд нэг хувийн хвшлүүд нэг юм руу шилжих хэрэгтэй байгаа. Тэрний юу гэхээр ашигын жигт хуваарлт гэдэг юм. Өөрөөр хэлбэл зүгээр одоо шударгаар хэлэхэд бол их хвшлийн бизнесүүд тодорхой хэмжээний ашигаа хвшлэн 1-2 хүн олоод
одоо нэг эзэмж гэдэг юм уу те 2 3 болоод үлдсэн нь бол нийт масс ажилт нь бол маш багахан хэсгийг олдог. Тэр нь болохоор юу гэдгийг цалин зуух гэж явцдаг. Тэгэхээр хүмүүс нэг сард нэг тодорхой тогтмол цалинтай ингээл багцраан цалинтай ингээл ажиллаад ахаар ч урт хугацааны үед нэг хуримтлалж үүсч чадахгүй те. Дээрээс нь тэр одоо амьдрал ахуйнд нь ч нэг тийм нэмэртэй биш. Тэгэхээр нөгөө хүн чинь тэнд урт хугацаанд ажиллаад ах сонирхолоос төрөхгүй. Тэгээ болсон хүчний докторг болоод ихтэл нөгөө бизнес ч өөрөө хөгжихгүй гэдээ маш олон тийм сул талууд эндээс гарч ирдэг. Тэгэхээр бизнесүүд тэр ашигын жигд хуваарлтыг хэрэг хийж эхэлдэг бол нөхцөл арай өөрөөр үүснэ л те. Нэгдүгээр ажилтан мэрэгч эхлэн урт хугацаанд докторж эхлэн тэрнийхээ дагаад нөгөө байр байшин те нөгөө өндөө одоо урт хугацаагаар байр байшингийн одоо нөхцөлийг олгодогсон ч ажилтнаа багаар байртай олгодогсон ч ийм зарчим орж эхэлнэ. Дээр үед бол яг төрөөс хуваарлж байгаа юм шиг харагддаг жаасан боловч тодорхой түвшинд хүмүүс одооны байртайгаа болсон шүү дээ тийм. Тэрний яасан бэ гэхээр нэг компаниуд өөр ингэсэн одоо барилга байшинг өөрийнхөө нэр дээр одоо хөрөнгө гаргаад бариулаад тэгээд тэргээ дараа нь нөгөө ажилчдаа хуваарлж өгдөг тийм төлхөөр өгдөг одоо ийм зарчмаар явдаг гэсэн. Тэгэхээр одоо ч гэсэн яг бизнесийн байгууллагууд энэ зарчим руу орохоос аргагүй болж байгаа юм л да. Өөрөөр хэлбэл ашигыг тодорхой хэмжээнд хуваарлж эхэлдэг. Тийм байгууллагаас тодорхойгоор бий болчихж өөрөөр хэлбэл жилийн ашиг гараад тэр ашигаасаа нөгөө хүний ашигт ажиллагаанд оролцож байгаа хувь нэмрээс хамаарат одоо тий хувийг өгдөг иймэрхүү маягаар одоо ажилчдаа нийт тэр компанид оруулах хувь нэмрийг нь ихсэгдэг тэр компани одоо ажилтны бүрийг тэр компани эзэн болгоход тий түлхэж өгдөг ийм зарчим руу компаниудаас орж эхэлж байна л да. Тэгэхээр хэрэв ийм болчих юм бол бид нар зөвхөн төр засаг гэлгүүгээр альва нэг хүн мэрэгшээд тэр мэрэгчтэй сайн байгаад тэгээд аль нэг компани доктортой удаан хугацаанд тий үр ашиг оруулаад тэгээд карьер нь өсдөг нөгөө хүний амьдрал ч гэсэн дээшлдэг ийм зарчмаар явах боломж бас байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр хувийн хвшлүүд маань бас хурд хугацаанд докторж аваад тий томроод эдийн засгийг бэхжээд тэгээд дээрэс нь өөрийнхөө ажилчдынхаа хувьд хүний нөөцийн хувьд ийм бас тодорхой бодлогуудыг хэрэгжүүлж эхлэхгүй болохгүй гэж бодож байна. Яг санаа илтгэжсэн чинь манай ихтэй мөн төрүүлж яриад хэлчихлээ. Ер нь бол зөвхөн яг ганцхан зүйл байгаа байхгүй юу? Одоо бидний залуучуудын хувьд бидний хувьд ч гэсэн боддог л байсан. Одоо та нар ч гэсэн бодож байгаа. Би зүгээр та нараас дараа нь сонсъё гэж бодож байна. Тэрний юу вэ гэхээр маш хурдан дарга болох. Маш хурдан нэг юм өдөрддөг болох, тий? Айгүй хэмжээний мөнгийг цул хийдэл олох гэдэг айгүй хүсэл эрмэлзэлтэй болсон. Тэрний тухай төсөөлттэй болсон. Тэгж болдог гэдэг мессежийг бас энэ тэндээс авцсан. Ам бай юм ямар нэгэн байд. Тэгээ түүндээ хөтлөгтөөд одоо нэг амбиц гэдэг юм гарч ирж байгаа юм. Бушуухан дарга болоод нэг юмд хүрчгэл юм бол тэгэл дараагийн юм хийж болд юм байна, тий? Дооштой нөгөө тэр авилгал гэдгийг авч болд юм байна. Эсвэл одоо шууд ингээд их мөнгөтэй болчт юм байна гэдэг ойлголт яваад. Тэгээ одоо энэ хөдөлмөрийн зах зээл дээр нэг амар хүндрэлтэй юм гараад ирж байгаа юм. Чатын яд нэг студ байгуулаад тогтож байгаа тэр чинь нэг ажилтаа авах хэрэгтэй болж байгаа. Тэгээ нэг дизайнер залууг ажилд авчичаа. Тэг нөгөөх маань 2 жил доктортой ажиллаад бүх юмыг сураад ноу хаугийн сураад тэнгуүтээ студийг нэг өдөр нисэлчихэж байгаа юм. Тэгээ яг тэрнийх нь эсрэг талын байранд очиод одоо юу гэдэг дахиад нэг яг тэрэн дээр нэмэх нь нэг студ байгуулчихж байгаа юм. Тэгээ өрсөлдөөн гаргаж ирээд тэгээд тэрнийхээ бүх нөгөө бизнесийн нууц бүх юмыг мэддэм ч яах юм. Тэгээ нөгөө юм хийдэг хүнийгээ дүүн ингээд эндээс юу яцсан шүү дээ тустай гарцсан шүү дээ. Та дүү дээр ирэхгүй тань хямдхан хийгээд үү шүү дээ татаад. Тэгээ юу н амар ёс зүг байхгүй тийм. Гэхдээ бизнесийнхээ өрсөлдөөнөр бол зөв. Тэр хүн төлөвч харж байгаа зөв. Гэхдээ ингэж нөгөө мөөг шиг ингээд задраад байгаа энэ задрал нь явсаар байгаа сүулдэ монголоор дүүрэн студ, монголоор дүүрэн телевиз, монголоор дүүрэн сонин, монголоор дүүрэн сэтгүүл. Нэгд нь хэлсэн том юм байхгүй. Нэгд нь хэлсэн том юм байхгүй. Бүгд 1000 төгрөгийг 200 150-50-аар нь хуваагаад авч. Урд нь 500-аар 2 хүн аваадаг байсныг за болохгүй гэдээ ойлгоцсон зөв. 250-аар 4 авчаа. Тэгсэн чинь 250-ыг дахиад дотор нь 4 очиж байгаа байхгүй. Ингээд жинхэнэ утгаараа энэ чинь уналт бий болж ирж байгаа байхгүй. Уул нь чанартай сайн нэг сэтгүүлтэй. За юу гэдэг нэг ч бишэлтэй нэг 10-аад ч юм уу сайн өрсөлддөг дотроо. Жинхэнэ утгаараа мэдээлэл хүргэдэг. Жинхэнэ утгаар нь мэдээлэл хүргэдэг олон биш цөөн тооны чанартай сайт ч гэдэг юм. Энэ бол бидний цаашид болно барих бодлого байхгүй. Тэгэхгүй бол ингээд бидний энэ залуучууд энэ буруу юмар цэнэглэгдээд байна шүү дээ. Яг энд 2 жил ажиллаж байгаа тэгэл хашрыг мөрөндөө тий. Юмыг сурж авчаад өөрөө тэгж бодохгүй л дээ зайлвал. Тэгээ аяндаа нөгөө тэрэнд хүслэн төрөд ирж байгаа байхгүй. Нөгөө захирал нь хажууд машин авч унаал тий. Аюу гой клип хийгээд $6,000 авсан байж хаширт нэг $200 нь хийгээл тий. Тэгсэн чинь 5800 компаниор авчиж байгаа байхгүй. Шарн хөдлөөл тий. Аюу гой захирландаа гой харагдаад байдаг тий. Захирал шигээ болмоор чин тэрний чин хийхэд бол өөрөө яах вэ гэдэг
юм байна тэр. Би нэг энэ зүйл дээр жоохон эмзэглээд байгаа сүүлийн үед харахлаа. Яг гоо баялаг бүтээн гэдэг бол хамгийн чухал. Ер нь бол улсыг үн цэнтэй энэ улс олон улсад нэр хүндтэй явахад бол баялаг бүтээгч нар хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Төр биш байхгүй. Сайн төр бол энэ боломж, бодлого, нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Гагцгүй баялаг бүтээгч нар энэ улсыг авч явдаг байхгүй. Ажлын байрыг шинээр бий болгодог, шинэ бүтээгдэхүүн гаргадаг тийм. Өнөөдрийн үеийн бид нар Лувитн гэдэг одоо энд нэгтчлээ. 300 мянган төгрөгийн зангаатай, 3 сая төгрөгийн готалтай тийм. Монголчууд ороод тэндээс аваад өмсөөл юм хэрэглээл байгаа. Гэтэл тэр нэг л хүнийх шүү дээ. Тэр баялаг бүтээгч явах байхгүй. Тэр 3 сая төгрөг тэр улсын хөрөнгө оруулалт болол очиж байгаа. Тэгэхээр бид нар одоо энэ зүйлийн тухай боддог, залуучууд энэний тухай бодох цаг нь болчиход байгаа. Өнөөдөр бол Могул гэх компьютер гаргаж байна тий. MGM чинь бас нэг өөрийн Монгол компьютер гаргаж читаа шүү дээ. Би нэг дотроо бол амар гоё баярлж хүлээж авч зурагтаар үзчихэд ямар мундаг юм бэ гэд. Би тэр залуучуудаар бол хувь хүндэд талаасаа амар бахархсан. Бид нар компьютер зохиогоогүй. Гэхдээ Монголын брэнд гэдэг анх удаага гарч чаад би дотроо баярлж эхэлж байгаа. Тэр бол цаашлаад Монгол улсын бас айгүй том нүүр царай болох зүйлийг хийж эхэлж байгаа. Тэгэхээр Монголын залуучууд яг тэр хүмүүсээс жишг авмаар юм байл. Яг тэр хүмүүсийн хийж байгаа зүйлийг өшөө цааш нь сайн хийх, өшөө тэнд дэм болох зүйлүүдийг одоо юу гэдэг энэ IT-ийн сууж байгаа залуучууд хийх хэрэгтэй болчиход байгаа. Тэгээ энэ дэр та нар ямар байр суурьтай байдیں۔ Би бас зүгээр сонсомоор санагдаж байна л да. Бид хоёр л яриад байдаг тийм. Залуучуудын яриг сонсё тийм. Ямар байр суурьтай байдаг юм. Яг энэ дээр. За ингээд та бүхэнд энэ үчимийн төрөе. Тэгээ хоёр читнаас нэг асуух зүйл байна л да. Одоо ингээд залуучуудын яг нэн төрөнд шийдэх асуудал хэцүү бэрхшээлийг та хоёр айл өнцгөөс харж байна те хэрхэн бодож байгаа талаар. Тэгээ нэг нь болохоор Монголд яг хэрэгцээтэй мэрэгжил ямар мэрэгжил вэ? Одоо ер нь оюутнууд ямар мэрэгчлэр суралцвал хэрэгцээтэй гэж бодож байна тэр талаар асуусан. За миний хувьд бол залуучуудынхаа хувьд нэг л зүйлийг хартыг. Өөрөө ч гэж туулж өнгөрсөн. Гэхдээ хүнд бол бэлэн хоол өгч хийж болохгүй. Одоо энэ сууж байгаа залуучууд тэр бүх залуучууд туулах хэрэгтэй амийг заавал туулах хэрэгтэй. Нэг өөрөлдвөл бүх зүйлийг нойлоос эхлэх хэрэгтэй. Ингэж чадах юм бол тэр хүн баялагын тухай ойлголт, өөрийгөө үнэлэх үнэлэмж бас зорилгодоо хүрэх тэр шатны улам их бэхжих юм болов уу гэж хувьд хардیں۔ Тийм учраас төрөөс мэдээж түрүүний яриад өнгөрсөн зөв бодлогыг хийж өгөх нь зөв. Түүнийг дагаад өнөөдрийн байгаа залуучууд маань чин сэтгэлээсээ зорилгын төлөө сурах хэрэгтэй. Цаг алдалгүй мөч болгоныг өөртөө ашигтай зүйл зарцуулах хэрэгтэй. Чөлөө цагаа өнгөрөх газар байхгүй байна гэж гоншигнах гэж хэлээд ба тий. Олон юм ярихынхаа оронд харин тэр чөлөө цагаа өөртөө хэрэгтэй зүйлийг яаж хаанаас олж би хийх вэ гэдэг тэр зүйлийг зарцуулах хэрэгтэй байлаа гэж хардаг. Ямар мэрэгжил? За мэрэгжлийн хувьд бол та нарын хувьд нээлттэй шүү дээ, сонголтын асуудал. Яг одоогийнхаа цаг үе ойрын ирээдүйг тооцох юм бол Монголд бол хамгийн хэрэгтэй мэрэгжил өнөөдөр бол инженерүүд байна. Энэ салбарт бол хамгийн их орон зай, хамгийн их баялаг, хамгийн их одоо хүн хэрэгтэй байгаа салбар энэ л байна. Би яг энэ оюутнуудаа авчирсан оюутнуудад хандаад хэлээ л да. Залуучууд тэгээд мэдээж өргөн царгуутай ойлголт болох. Миний хувьд бол оюутнуудад хандаж хэлэх хүсэж байгаа зүйл бол хин нэгэн таалагдах гэж ч юм уу эсвэл ямар нэгэн одоо хийсвэр зүйлийн төлөө битгий сураараа гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл зүгээр дүн авах гэж ч юм уу те. Магадгүй энэ шалгалтын хугацааг л давах гэж те битгий сураасаа гэж хүсэж байгаа. Тэгэхээр ямарваа нэг зүйл одоо ямарваа нэг зүйл хэрэг сурах юм бол тэр заавал хэрэг болно шүү дээ те. Тэгэхээр тэр зүйлийг илүү практик шинжтэй сураасаа те тэр сурсан зүйлээр ямар нэгэн бодиттой зүйлийг хийх гэж оролдоосоо бүр тэрлүү шимтэж судлаасаа те араас нь хөөж яваасаа гэж бодож байгаа. Тэгэхээр мэдээж тийм орчин орон зай бол зөндөө байгаа. Жишээлбэл одоо техникийн хамжийн хүүхд байлаа гэж бодоход техникийн хамжийн чиглэлээр сурахаас гадна тэрийг бодитоогоор практикаар хэрэгжүүлэх шаардлага байхгүй. Тэгэхээр бүр өөрөө хөөцөлтөд өөрөө гараад тэн дотор ороод явах те. Тэгэхээр зүгээр ямар нэгэн хийсвэр үнэлэмжийн төлөө битгий сураасаа бодит практик те үр дүнгийн төлөө суралцаасаа гэж бодож байна. Ямар мэрэгжил гэхдээ би өөрөө инженер хүн учраас инженерийг л чухалчилж үзсэн гэж бодож байгаа. Гэхдээ плюс заавал нэг зүйл хэрэгтэй тэр нь хэл. Тэ англиг заавал сурах хэрэгтэй. Бүр хичээгээд оролдоод өөрөө бүр ямар нэгэн байдлаар одоо цаг хугацаа өөртөө зарцуулаад тэ сурах хэрэгтэй гэж. Монголын үед гадаад Америк сурж байгаа шүү дээ тий. Тэгээд хурж ирээд ирэхээр ажлын байр байхгүй байна. Тэрийг одоо юу гэж бодож байна та? Зүгээр айгүй их гэдэг нь бол сарцсан байгаа. Нэг их биш. Яг оюутнуудын тоотой харьцуулахад. Гэхдээ тодорхой хуваар бол нэмэгдсэн. Тэр нь ч бас өсөж байгаа. Зүгээр ажлын байрны тухай гэх юм бол сүүлийн үеийн заруудыг харж байхад харьцангуй өөр юм шүү. Гадаадд босрож эзэмсэн залуучдын хувьд
шууд ажлын байран дээр очих магадлал нь өндөр байгаа. Гагцхүү залуучуудын хувьд ямар компанид ажиллах вэ? Миний сарын цалин хэд байх вэ? Нийгмийн хангамж нь ямар байх вэ гэдэг нь гол асуудал болчиход байгаа байхгүй. Тэгээд тэдгэр хүмүүсийн тухайд магадгүй бас ажиллаа олж чадахгүй байгаа нөхцлүүд байна л да. Тэр нь бол мэрэгжлийн зөрүүтэй холбоотой асуудал бас байгаад байгаа. Тэр дундаа сэтгэл судлалын чиглэлээр төгссөн оюутнууд те бизнесийн удирдлагаар төгссөн оюутнууд ба шүү дээ. Тэдгээр нөгөө нийтлэг мэрэгчлэр төгссөн оюутнуудын тухайд бол шууд ажлын байран дээр бэлэн байна гэдэг ойлголт бас их ховор байгаа тохиолдол бол үнэн. Гэхдээ тэр хүмүүсийн хувьд Монгол төгссөн оюутнуудаас илүү нэг алхам мурд явж байгаа. Гадаад төгссөн оюутнууд яг түрүү яг атлах утгатай санал нэг байна. Өөрөөр хэлбэл ажлын байр бол байгаа. Ялангуяа Монголын хөрөнгийн энэ хөдөлмөрийн зах зээл өөрөө нэлээд өргөн боломж нь бол нээлттэй байгаа. Альч компани чадвартай хүнийг бол хаагаад байгаа байхгүй. Гэхдээ хүмүүс гол нь сэтгэл зүйн хувь тэр компанитай хувь заяагаа холбоод хэдийн хугацаанд хурдтай явж чадахын, хоёрдугаар тэр компани өөрөө тэр хүнд ямар боломжийг олгож өгөх гэдэг энэ хоёр хүлээлтийн зөрөө нь жоо өөр байгаад л асуудал байгаа. Миний зүгээс би гадаадд сурж байгаа залуучууд ядаж 1 юм 2 жил гадаадд ажиллах хэрэгтэй гэж бодоод байгаа. Хэрвээ ажиллах юм бол орчин нөхцөл тэр одоо яг дотоод нарийн менежмент ч юм уу тэр ажиллаж байгаа одоо соёлтой юмыг арай өөрөөр хүлээж авна. Дадал зуршил нь арай өөр болно. Ирээд илүү бодиттой практик ажил явах болов гэж. Тэгэхээр Монголд угаасаа менежмент нь одоо бүр ингээ хөгжөөгөө байгаа үед гадаадад эзэмшсэн менежментийг шууд ийш нь буулгахад бол зохицохгүй байгаа байхгүй. Тэгэхээр тэнд бодиттой практик юм сурж ирчгээд 2 жил одоо ядаж төгсчөөд ажиллачаад энэ дээрээ ажиллах юм бол бодиттой илүү үр дүн гарах тухайн бизнесийн байгуулагч гэсэн илүү хөнгөр болох боломжтой гэж харж байгаа. Нөгөө талаа энэ чинь ийм ойлголт яваад байгаа юм. Одоо дандаа ажил хайж байна. Ажилтан аавна гэдэг зар хасаа ажилд аавна гэдэг зар нь илүү болцсон шүү дээ. Зар мэдэн дээр. Тэгээ эн чинь юуг илэрхийлээд байна вэхээр одоо бол нөгөө компани үйл ажиллагаа явуулахад мөнгөний проблем гэдэг асуулт байхаа болцсон. Ажил харьцангуй их байгаа байхгүй. Бүх салбарт. Гагцхүү түүнийг нь гүйцэтгэдэг хүний нөөцийн салбар нь өөрөө одоо жинхэнэ утгаараа доголдож эхэлж байна. Одоо том групп, том компаниудын хамгийн нэр хүндтэй хилтэс салбар нь юу вэ нөхөр хүний нөөцийн алба байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол нэг юуг илэрхийлж байгаа нөхөр монголчуудаа, монгол залуучуудаа та өөрийгөө сайн боловсруулж чадах юм бол танд ирээдүй буюу таны хүсэж байгаа тэр бүх зүйл чинь нээлттэй байна гэдгийг л илэрхийлж байгаа. Гэр бүлийн талаар бас асуухгүй өнгөрч чадахгүй байна. Одоо сүүлийн үед бол гэр бүл салт одоо маш их байна шүү. Би одоо нэг жишээг одоо хэлэх гээд байна л да. Энэ дээр бол саяхан яг нэг тийм миний нэг танил ахгүй юу. Тэр ингээд авгаан сая 500 мянган төгрөгийн цалинтай. Өөрөө болохоор 500 мянган төгрөгийн цалинтай. За тэгээд мань хоёр хүн ингээд ч байр авъя гэд банкн дээр очиод ингээд ингэсэн чинь за ингээд танаа ихнэр ч одоо ингээд те чамаас одоо илүү одоо цалин авд юм байна. Тийм учраас одоо хамгийн их одоо юу одоо хөрөнгө гаргаж байгаа нь бол одоо ойр жирн одоо танаа ихнэрийн нэр дээр очих юм байна гэд. Тэгээд эхнийхэн нэр дээр байрных нь одоо юу гэдээ одоо юм бичигдэж байгаа шүү дээ. Мэдээж хэрэг 90 хүн юм чинь бас нэг айлын бас ноён нуруу гэдэг утгаараа бас нэг ойр дээр бас нэг өөрийнх нь нэр дээр бичүүлчих бас сонирхол тэр хүнд байж л байгаа шүү дээ. Тэгээд тэр утгаараа бол айгу тэр хүний хувьд бас ингээд нэг хийж байгаа ажилдаа ч юм уу тэгэл нэг тиймэрхүү юм дээр нэлээ асуудал үүсэл. Тэгээд гэр бүлд нас тэрнээс хойш айгу асуудал үүсгэж гэж аль да. Тэгээд энэ дээр бол би нэг гэр бүл салтын талаар та яриас бас үг сонсохгүй өнгөрч чадахгүй байна л да. Өөрсдийнх нь бодлыг энэ дээр хэлэхгүй. Би хэлчихв. Ер нь ийм болчиход байна. Сүүлийн үед бол хамгийн эмзэг сэдв. Одоо баг гэр бүл салалт дээр нэг хүүхэдтэй эхчүүдийн тоогоороо 1-2 хүүхэдтэй эхчүүдийн тоогоороо Монгол улс баг хүн амынхаа тоондоо харьцуулах юм бол ер нь өндөрт орох байх шүү. Тэгээ айгүй олон болцсон. Тэгээ эн чинь бас нэг талтай эмгэнэл байхгүй. Тэгээ бүр нарийн цаашаа явах юм бол бүр ингээд дотны юм руу орох юм бол хойд эцэг, хойд аав ээжийн тухай ойлголт гэдэг айгүй олон юм гарч иж. Тэгээ эн чинь тэгээд яг ингээд нөгөө би түрүүний жишээлстэй та ингээд айгүй гоё охин байгаад байдаг, айгүй гоё залуу байгаад байдаг те. Тэгээ би энэ дурлцдаг. Тэгээд суух болдог те. Нэг үтсэн салж чадахгүй суух болдог. Тэгээ амьдрал эхэлдэг те. Яг амьдрал эхэлсэн чи яг так пак гээл нэг санхүү дээр очиод олдог дээр очиод хідэн бор дээр очиод те. Тэгээ хиндээ ч яг аргалнаа хоёлаа айгүй гоё сайн аргалаа энэ болоолаа бүтээл. Тэгээ ингээд сүултээ тэр нь проблем болоод асуудал болоод хурцтаа тэгээ гэр бүлийн айгүй хүн сэдв болоод тэгээ ингээд тэгсэн чинь нөгөө цуг сурж байгаа суусан хоёр нь айгүй сайхан амьдраад байдаг те. Гоё байр төрүүлээ машин авсан байдаг, байр авсан байдаг гэдэг энэ зүйл нийгэм болтгол зүйл шүү дээ. Ингэж явсараад ер нь бол одоо бүр айгүй их газар авчлаа л да. Тэгээд яг олон шалтгаан байгаа. Гэр бүл нь эдийн засгийн шалтгаанж байгаа, хувь хүмүүсийн харилцааны асуудалж байгаа те. Монголд итгэлцлийн асуудал зөндөө юм байна. Тэгтээ
нийтлэг нь бол ерөөсөө бас дахиад яг л энэ дэр нэг тийм бодлого өгүүлэгдэт байгаа. Энэ хүмүүсийг дэмждэг, энэ хүмүүсийг зохицуулдаг харилцааг бий болохгүй бол хариуцлага гэж хариуцлага гэдэг юм бий болохгүй. Тэгэхээр энэ дахиад одоо яг бидэртэй яг л бид нар ч бас өргөтөлгөөлөл явж байгаа. Та нар ч гэсэн ирээдүйд толгойлцсон дотор хүн байж байгаа тийм. Цаашдаа толгоолоод ч явна, бас гэр бүлийн түшиг болоод явах хүмүүс. Тэгээ энэ хүмүүсийн тухайд яг л хувь хүний өөрийнх нь одоо түрүүнд бид нар яриа эхлэх юм ярьж байсан шүү дээ. Одоо бол ажил дээр мэрэгчлэгийнхээс гадна бас харилцаа гэдэг зүйл айгүй чухал болчихжээ. Та мундаг амар том мэрэгчлээ эзэмссэн байж болно. Гэхдээ тэр хамт олон дотор ажиллаж чаддаг, багаа мэдэрч чаддаг, өөрийнхөө бодлыг бас зарим нэгэн зүйл дээр хүлээн зөвшөөрдөг, түүгээ хязгаарлаж чаддаг, багийнхаа эрх ашиг нэг төргөнд тавьж чаддаг гэдэг энэ хандлага чинь дахиад гэр бүлдээ орохороо бас чухал зүйл болж байгаа юм. Эхнэрээ сонсдог, харилцан шийдвэрээ гаргадаг, тий? Тэгээд үр дүнгийн хамтдаа хүртдэг. Ийм зүйл гээд ярих юм бол одоо задрах гээд байна л да. Тэгэхээр тэр хувийн үндсэн чанартай холбоотой ялангуяа дотоод үн чанараа төлөвшүүлэх юм уу зан чанартай холбоотой асуудал нэлээд давмгай юм шиг байна. Дөрөвний хэлдэг бодитол доо Монголд нэг хүүхэдтэй юм уу хоёр хүүхэдтэй хөдөлгөөлсөн эмэгтэйчүүд одоо салсан тийм эмэгтэйчүүд нэлээд өндөр байна гэж 20 жилийн өмнө судалгаа хийж хат бол тэр нэлээд өндөр тоосон. Тэгээд жоохон зохиолтой. Одоо зүгээр яг бодит байдал залуучууд яагаад тийм амархан салаад сарнаад байгаа гэхээр миний харж байгаагаар гэр бүл болж байгаа процесс нөрөө их хурдан явагдаад тэгээд тэр процессээс бас хамаарат хоёрт гэвэл тэр бүх төлөвшөлтөө бас хамаарат асуудал үүсэж байгаа юм шаарддаг. Харцангуй хүүхэд байхдаа гэдэг нь одоо хэд нас гэж хэлмээр юм. Ямар ч нэг 20-21 настай байхдаа тийм ээ. Үерхээ бас хоорондоо бие биенээ таньж мэддэг болоод за бүр нэг үр дүндээ орчихно хайж. Гэхдээ ямар ч таньж мэддэг болоод тэгээд урт хугацаанд сууж байгаа хүмүүс арай өөр юм шиг харагдаад байгаа. Гэтэл сүүлийн зах зээлийн нөхцлөөс хамаарат нийгмийн онцлогоос хамаарат хүмүүс жоохон орой бодголж байна. Нэг 27-8 тийм одоо наадлаа тийм ер нь. Тэгээд эхлэхдээ яаж байгаа гэхээр нас нь яваад ихтэй хүмүүсийн сонголт их хэмжээ хомигдаад тэгээд ерөнхийдөө сонголтын хэмжээ тэр мэдрэмжээс хамаарат хүмүүс яаж байгаа гэхээр хурдан хугацаанд шийдвэр гаргадаг. Тэр хүмүүсийн хоорондын зохицол юм уу дан чанарч гэдэг юм уу ямар нэгэн зохицол үгс хамаарат ингээ айл гэр очно. Ингээ эсэх хугацааны дараа тэр зохицол нь бас хэцүүдээд эхлэх үед тэр хүний төсөв төвчээрийн чадвараас хамаарат биш болчиход байгаа маш амархан тэр асуудлаа шийдэл хоёр жишээ байна. Тэгэхээр гэр бүл гэдэг бол өөрөө ус үндэсний хөгжлийн аюул тулгуур чухал хэсэг байна. Бид нар дээр үед жигсийн тухай бид ярих их дуртай шүү дээ. Гэхдээ тэр үеийн онцлогийг харах юм бол ерөөсөө улсын төв нь гэр бүл байсан байгаа байхгүй. Нэг гэр бүлүүд. Тэгээ гэр бүлүүд нийлээд нэг 10 систем болоод систем дахиад ингээд 100 гэр бүл нийлээд 100 систем болоод тэгээ 1000 систем болоод 1000-т 1 тэ овг аймаг болоод ингээд явдаг тэ. Тэгээ тэр улс гэдэг юм чи ерөөсөө гэр бүлдээ л тогтдог тэ гэдэг утгаараа тэр гэр бүлийн дотоод үнцэн одоо ариун нандин байх тэр гэр бүл рүү бат тогтоох гэдэг бол ерөөсөө маш чухал асуудал байсан. Ганц бодгаалуудгүй ганц гэр болдог гэж тэ. Яг тэр чинь ер нь бол тэр одоо асуудал үүсэж байгаа хэсэгтээ би бол юу гэж боддог тэр жоохон тестчээр хэрэгтэй л гэж боддог. Тэгэхээр хөдөлгөөний асуудал нь бас нэг бие зүгтээ харж штэ. Солонгост нэг асуудал чи бас их хөв нэмэр орууллаа штэ тэ. Энэ үзүүлэлтэнд олон гадагшаа айгүй олон залуучууд гадагшаа явлаа нэг бие холбоо сэтгэл болно гэдэг шиг. Тэгээ энэ бол маш одоо ер нь их логиктой үнэн юм байна гэж би бодлоо бодсон. Бие сэтгэл холдно, бие холно гэдэг нь сэтгэл холдно. Тэгээд жил болдог. Яг нь тэр явж байгаа залуучуудын буруу биш шүү дээ. Тэр хүн бол хөөрхөн амтан л гэж хэлээд уул нь бол өөр юм байна тий. Тэр хүн чи очиод ямар нэгэн байдлаар тэнд ажил хийж буцаач тэндээс олсон хөрөнгөө нааша явуулж тий. Эндээ гэр бүлээ тохинуулах гэдэг асуудал. Гэтэл тэр 100-ны яг вэ 60-аас дээш өвн мэдээж амьдралаа аваад явчихж байгаа буцаагаад. Гэхдээ нилээдгүй бас өндөр хувь нь өөрөө яг энэ гэр бүлийн салтын бас хэсгийн тоонд бол нилээх хувь нэмэр оруулж байгаа гэж би хувьдаа гардыг. Маш их нь бол тиймэрхүү гэр бүлийн одоо салалтаас болсон шалтгаан бол Монголд бол нийтлэг болцсон байлээ. Бараг одоо 10 айлаас бараг хэдэн нэг хүн гэрийнхаа аль болохоос нэг хүн солонгост байд юм шиг бараг. Бараг ер нь тийм болцсон тий. Тэгээ яг тэрнээс аваад үзэх юм бол нилээдгүй нийтлэг өндөр болцсон юм билээ. За залуучуудаа найзуудаа нэг юм асуух уу? Бид нар түрүү нөгөө анхс төрөө хэлжсэн те нэг юм имиж бүрдүүлэлтийн тухай яг түрүүний зогсгонд орж эхэлсэн лээ. Ер нь брэнд гэдэг ойлголтоо ер нь юу юм бэ? Залуучуудын хувьд брендийн араас их хөөцөлддөг болсон гэж
хүмүүс их шүүмжилж байгаа штэ. Өөртөө хэрэг хөдөлтдөг бай. Хөөцөлтөн шүү дээ. Тэгээ брэнд гэдэг чинь миний хувьд зүгээр үнэлэмж гэж хардیں۔ Монголчууд бол хүнийг хувцаар нь ухтаж, ухаанаар нь үздэг. Би өнөөдөр энд нэг барберыг ингэ зүгтсэн л байна тийм. Тэгээ яа чи энийг бол би бидний үеийн одоо карьертай явж байгаа бас өөр ихтгэлтэй явж байгаа залуучуудын хувьд хэрэглэх ёстой хэрэглэе гэж л хардаг. Тэрнээс юу гэдэг нь зургатаар гарч байгаа гэдгээр тийм биш байхгүй гэсэн ойлгох биш. Брендийг би бол хувьдаа үнэлэмж гэж хардаг учраас энийг бол би хэрэгэлдэг. Бас цаашаа ч хэрэглэх байх. Миний хувьд бол тийм л байр суурьтай байдаг. Би зөв ховны хавж байгаа арай өөр байр суурьтай байна. Ягаад вэ гэхээр ямарваа нэг зүйл эд бүтээгдэхүүн хэрэглэгдэхүйс байх гэдэг утга байх ёстой гэж би хардаг. Өөрөөр хэлбэл тэр бүтээгдэхүүн өөрөө хиймэл үндсээр бүтээгдэхээс илүүтэй яг хүний хэрэгцээг хангаж байгаа. Тэгэхээр одоо юу гэдгийг манайх ихэвчлэн нэг тийм хийсвэр хиймэл гой ганган гэдэг юмнуудад жоохон дуртай юм шиг амлт монголчууд бол гэтэл энэ шин чанар нь хэний шин чанараа гэхдээ хараад хаа дандаа ядуу зүдүү ч юм уу те нэг жоохон тийм юмны чанар хараагүй хүмүүсийн чанар юм шиг харагдаад байна. Гэтэл одоо шилбэл Америкт бол айгүй ингэ байдаг хгүй. Мексикод юм уу харууд амар том алтаар ингэ дандаа юм нэрээ бичээд зүгчдэг. Тийм үстэй жаг те. Тэгээ тэр яадаг вэ гэхээр магадгүй алтыг барьж үзээгүй хүмүүс аахгүй тий өөртөө эдэлж хэрэгж үзээгүй. Тэгээ тэргээ илэрхийлэх гэж оролдож байгаа шин чанар. Гэтэл яг үндэ тэгэхэд бол баян одоо юу гэдгийг эд хөрөнгөтэй хүмүүс тийм айхтар ингээл тий заавал брендлэл ингээд идэггүй харагдаж байгаа. Миний хувьд яг тэр яг экономи хэлж байгаас нэг юм эсрэг байр суурьтай байгаа гэхээр энэ чи харьцангуй ойлголт байхгүй. Брэнд энийг хийсвэр үнэлгээгээр бий болгочлоо ч гэдэг юм. Энийг зохиомлоор бий болгоод байна ч гэдэг юм. Ийм нэг бас нөгөө талын нэг үзэл яваад байгаа. Гэхдээ эн чинь бас үгүй л дээ. Би бол яг хамгаалтанд суух гэдэг шүү дээ. Яагаад вэ гэхээр энэ чинь тодорхой орон зай цаг хугацааг туулаад энэ бол хүний хэрэглээ юм аа тий. Хүний бас стандарт хэрэглээ маа гэдгийг баталсан учраас энэ өнөөдөр хүмүүсийн хувьд бол үнэлэмж болчиход байгаа байхгүй. Харьцангуй монголчуудын хувьд нин шин буюу тий. Өмнө дандаа энэ бүтээгдэхүүний хуулбарыг кофегийн те ABCD-г нь хэрэгэлдэг байсан учраас яг тэр брэнд нь ороод ирэхлээр одоо тэнд нөгөө депрессэнд орж эхэлж байгаа байхгүй те хүн болгон ээлүүгийн цүх барьдаг болсон. Гэхдээ тэр нь хулих ориг те бүр хулагч гэдэг юм уу те ингээд дотроо олон ялгаатай болсон юм. Тэгэл ялчгүй хэрэглээ. Тэгэхээр бас сүүлийн үед ингээд нэг одоо залуучууд маань юу гэдэг яг та нарын үеийн одоо өөрсдийг одоо эрхэмлдэг одоо өөрсдөө ихтгэлтэй нэр хүндтэй иймэрхүү залуучууд яг амбицтай гэд хэлчих бас нэг буруудах байх гэж бодож байна. Энэ залуучууд бол бас юу гэдэг хобби тий өөрсдийнхээ одоо янз бүрийн сонирхдаг зүйлээр бас их олон танигдахыг одоо боддог болж байна л да. Тэгээ түрүүн бас яг нэвтрүүлэг эхлэхийн өмнө ихтэй хүн бол тийм одоо орон судалт чиглэлээр их сонирхдаг гэж магадгүй тэр их сонир санагдлаа л одоо ингээд залуучууд чинь ингээд чөлөө цаг өнгөрөх гэхээр газар байхгүй шүү дээ. Юу гэдэг бар, скол, кино, театр ч гэдэг юм тий. Тэгэхээр бас гоё чөлөө цагаараа бас гоё од харж гоё кайф авч болох нь шүү дээ тий. Энэ талаараас ярьж өгье. Тэгээ од харна гэдэг зүгээр энэ бас хувийн өөрийн үнэлэмжээс л хамаарч үүссэн хобби л да. Ягаад гэхээр хүн өөрөө энэ орчлын ертөнцийн нийт орчлын ертөнцийн харьцуулж үзэх юм бол маш өчүүхэн амтан байгаа байхгүй. Тэгэхээр энэ хорол хийж өөрөө асар уужимтэй. Тэгэхээр тэр уужим гэдэг тэр мэдрэмжийг авах, тэгээ өөрийнхөө бод санааг тэлэхтэй, өөрийгөө харьцуулах өнцгөө тэлэх гэдэг тэр л хандлагын үднээс тэгээ бас өөрийнхөө мэрэгчлэлтэй ч уялдаад одоо нь сонирхдаг болсон. Тэгээ хүүхэд тахтаа л сонирхдаг л байсан. Зүгээр ердийн дурангаар хараад л тэ однуудыг хараад л однуудын байрлалыг ч юм уу нэрийг ингээ хэлдэг те ордуудыг холбодог ч юм уу те хардаг нэг иймэрхүү. Тэгээ сүүлдээ яг тэр маань ингээд яг ижил чиглийн мэрэгчлэлтэй бас тэр чиглэлээр сонирхдаг найз нөхдөдтэй ингээд уялдсаар хагаад одоо орны сонирхдаг тийм клуб болоод хөргөжөө төгссөн байж байгаа юм л да. Тэгээ тэр нь бид нар хөвчлээ ямар хуу зарчмаар яаж ажилладаг вэ гэхээр ерөөс хобби маягаар залуучууд завтаа үедээ цуглаад л хамтдаа байгаа боломжуудаа нийлүүлж хагаад дурангаа хийдэг. Тэгэл нэг линз, окуляр ч юм уу жижиг сажиг юмуд нийлүүлэл тэгэл дээрээс нь тэр PVC-ийн хоолой энэ төр те янз бүрийн нийлүүлэл тэгэл өөртөө дурангаа хийгээл тэгээ дурангаа аваад өдөр судраа харж байгаа айтайхан од харж болох, гаригууд харж болох те бас нэг манзрууд ч юм уу янз бүрийн тийм одоо бөг нэрлүүдийг харж болох тийм өдөр цагуудыг цаг агарын нөхцөлүүдийг харж агаад л нэг сардаа ч юм уу 2 сардаа нэг удаа хотоос гараад тэгэл өөртөө дурангуудаа тавьж байгаа л хардаг. Тийм л хобби. Тэгэхээр дэлхий дээр угаасаа Star Party Day гэдэг тийм том
одоо нэг арга хэмжээ маягийн зохиогддог уламжлалтай болсон тийм хөтөлбөр хаасаг бол байгаад байдаг. Тэр нь юу гэхээр дэлхийн тэр одоо айлын улс үндэстэн байж байгаа од дурндаг хүмүүс нь өөрөөрөө дуран авчираад хамтдаа нэг жижигхэн тийм кампус маягийн газар өөртөө махангаа бариад буугаад тэгэл одоо дурндаг тэндээ хоорондоо ямаа шаарддаг зураг мөрөг авдаг ийм үйл шаа. Тэгээ бид нар тэрийг Монголд хөгжүүлэх гээл одоо нэлээд жил оролдоод тэгэл хүмүүс бас тэгэл жоохон тэлээ сонирхож байгаа хамт яваал тэ ингэдэг болол клуб мэн гэл өргөжөл явдаг тийм л зарчимтай. За тэндээс найруулагч маань нэг юу цаг дуусч байна чинь тэгээд яг нэг бэлтэн нэг блиц асуулт байгаа. Тэгээд блиц гэдгийн утга бол маш хурдан ямар ч юугүй хариулаад явах хэрэгтэй байгаа. Тэгээд яг энэ одоо бодохгүйгээр хариулсан шүү дээ. Тийм бодохгүйгээр маш хурдан хариулна тэ шаардаж үзсэн үү? Үзлэх хаа. Ягүй маань. Эр хүний үнэлэмж Монгол бусад орныхоос доогуур байдгүй. Доогуур. Эр хүний үнэлэмж бусад орныхыг бодвол Монгол улсад доогуур байдгүй. Доогуур. Хадам ээжийг жимстэй зөрлөл. За наач их цаас шүү дээ. Бодохгүй шүү. Бодохгүй шүү. Зайлм. Ихтэй. Нэг арнитэг маягийн юм уу? За. Гашуун. Ажилт хэрвээ. Гэрээ ажилд уу сайн. Гэртээ цагаа шүү. Эх орныхоо төлөө өөрийгөө золиослж чадах уу? Тэр бол чадна. Ихтэй ба. Зориулах уу? За айхтар тийм хор нөлөөтэй худлаа хэлжсэн үү? Хор нөлөө худлаа хэлж байгааг юм. Гэхдээ хаяа идэл худлаа ярих гарна шүү дээ. Ан хийдгүү. Хийдэг. Би ан хийж үзэг. За хамгийн их таалагддаг Монголын модель загвар өмсгч. Шууд нэрийг хэлгэнэ шүү дээ. Надад нэг хин од гэрэл. Юусе? Одоо содол юм да таньдаг. За. Нууц замар байх хэрэгтэй юу? Үгүй. Тэгээд сүүлийнхаа билет мэдээж өөртөөхөө зорилгыг ярьснаар өндөрлөе гэж бодож байна. Ирээдүйн зорилго. Жагас. Цааш хэлэх юм те. За би бусдын л адил зорилготой. Би анх хүүхэд байхдаа бол ямар гоё ихтэй сургуульд орох вэ? Яаж энэ ах нар шиг болох уу гэж мөрөөддөг байсан. Тэгээ тэр сургуульд орсон. Дараа нь би ажлын талбар дээр гараад мундаг сайн ажилландаа гэж мөрөөддөг байсан. Тэгээд бас сайхан их нэртэй болохыг бас мөрөөддөг байлаа. Тэгээд сайхан гэр бүлтэй болохыг мөрөөддөг байсан. Тэр зорилготой би хүрч чадсан гэж өөрөө дотроо боддог. Одоо хүний мөрөөдөл чиг тэгээд яг анхныхаасаа биш хөвсөө өөрчлөгдөж байд юм байл л да. Тэгээд одоо их мөрөөдөд байхын чашийн тэр цаг нь ч бас их бага байдаг л да. Тэгэхээр зүгээр хаяа нэг чөлөө цаг гарах үедээ бас тийг бодогддог те ингэчхимсэн да тэгчхимсэн да гэдэг бол бодол байдаг юу вэ гэхээр намайг хөгшин болгоход миний хүүхдүүдийг том болгоход тий миний энэ амьдарч байгаа орчин өнөөдрийнхөөсөө биш өнөөдрөгшгөө биш тийм их өөр орчин байгаасаа даа л гэж хүсдэг машина парклдаг стандартын талбайтай хүүхдүүдэд тоглоулдаг гоё тоглоомын талбайтай цалингаараа хангалттай хүнсээ авчдаг бас дээрэс нь очиод чадвал хамарчдаг тий хэрэглээгээ хангацдаг гэд энэ стандартыг л нөхцөл маань сайхан бүрдчихээсээ тий түүний төлөө ажиллах юмсан даа л гэсэн хаяа бодол өгдөн шүү дээ. Тэгээд хитрхи их юм мөрөөдөл мэдээж цаг мэдээж хүрэхгүй байх. Хоёрдугаар бас тэрнийхээ төлөө бас их шаналх байх л та. Тэгээд маш энгийн жоох юм мөрөөддөг. За яг товчхон хэлэхэд бол хүний амьдралыг ингээд насан үед усныхан дараа хүмүүс үнэлдэг байх л та. Тэр үнэлэх үед хэдэн хүмүүс яг чинслээсээ ойлгох бол гэдэг сонирхолтойос бол дээр нэг үед нэг кино үзчихсэн. Тэр кино бол нөгөө яг чинслээсээ тэр хүний төлөө уйлж байгаа нэг 3 хүний нулимсыг цуглуулах юм бол тэр хүн буцаж амьдрах тухайн кино байсан та нар үзсэн ч гэж магадгүй. Тэгээд яг үндэ хэлэхэд хүний төлөө чинслээсээ уйлж байгаа тэр хүнийг үнэхээр одоо уйлж байгаа тийм үнэлэмж хэрэгтэй юм шиг байна. Өөрөөр хэлбэл хүн хэдий ч үнцэнтэй амьдралыг бүтээсэн бай гэдэг нь тэрнээс харагдах л та. Тэр утгаараа үнэхээр бас амьдрал маань одоо төгсгийн цагт бусдад бас хэрэгтэй хүмүүс үнэхээр үнэлж чадах үстэй тийм амьдралыг бүтээх юмсан гэж бодож байгаа. Мэдээж тэр нь янз бүрийн хэлбэртэй байх л та. За ингээд олон ч удаа сэдвийн талаар одоо нэлээд олон удаан хугацаанд бас ярилцлаа. Тэгээд бас бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань цаг гаргасан одоо та хоёрт бас ажлын амжилт хүсье. За гэхдээ ингээд батан сэдв өндөрлөж байна. Дараагийн нэм гараг хүртэл түр баяр та.